За энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Тэгээд мэдээж аль болох хурдан гормоор батлагдах нь баха өөрөө ч тийм гормоор орж ирсэн байна. За сая амар сайхан гишүүн бас нэг чухал асуудал хөндлөө. Би бас яг энэ асуултыг асууя сууж ирсэн. Энэ юу гэхээр бид нар хүмүүсийн энэ юг хөнгөлөөд идэм байж тийм үү? Одоо энэ нөт гайл. Гэтэл яг хэрэглэгчтэй очих үнэн дээр энэ байгууллагууд нь эргээд тэр үнийн хөнгөлт чинь тусгагдж гэнэ үү, нөлөөлж гэнэ үү? Энэ талаар нь судалгаа авч үзсэн үү? Гэдгийг нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаарт тэр түрүүн бас даваас хөрөнгө гишээ хэлсэн төлөө нүүх за тэгэл энэ өөр одоо ямар чиглэлийн хүнс биш юмнууд дээр ойрын үед янз бүрийн одоо энэ нөөцөс чөлөөлөх зүйлүүд бол орж ирэх үү гэдгийг хөдлөөс асууя. Тэр эрүүл мэндийн салбарын хөнгөлтийг хөнгөлсөн юу 12 сарын 31 хүртэл гэж энэ одоо юурын л орж харъя да сайт руу манай бүлийн гишүүд бэсэн гишүүмөр онцгойлж ин бэлийг эмнэлгийн нэг удаагийн бэлийн бол ерөөсө хөдөө олдохоо ажиллаа маш өнтэй болчлоо. Энийг тэр татвар хөнгөлтөнд нь оруулж өгөөч гэсэн саналыг бүр заавал хэлээрэй гэсэн учраас би уламжлалыг яг нөгөө саналын томьёололоор дараа оруулж болох бах. Одоо зөвхөн хүнсний бүтээгдэхүүн учраас саяны хүнсний үнэ нь буураад эргээд хэрэглэгчдэд буурсан уу гэдгийг нэг асууя.